Найзуудаа та нар өөрийгөө бүхнээс ухаантай гэж боддог луйварчид яаж баригддгийг мэдэх үү? Өнөөдрийн баатар Стемийн том бол яг тийм нэгэн. Тэр бол хөгшин хүмүүсийн хадгаламжийг хуурамч үл хөдлөх хөрөнгөөр луйвардаж баяжсан нэгэн. Түүнд үзэсгэлэнтэй ихнэр Менди тансаг харш бүх зүйл бий. Гэвч нуухыг нь авах гээд нүдийг нь сохлох гихчээр нэгэн өдөр түүнийг холбооны мөрдөх товчоо баривчлнаа. Шүүх хурал дээр түүний өмгөөлөгч мал гэж нэг бүтлгүйгээр түүнийг хамгаалах гэж оролдогч шүүх тангарахтны өмнө тэр чаддгүй. Нэр нь хүртэл мал багтай яг үү. Тэгэхээр угаасаа ойлгомжтой. Стенийг гин буруутай гэж шүүгч үзнэ. Шүүгч Пери бол маш хатуу хүн. Стен малаас шүүгчд хахуул өгчлөө гэж гуйна. Мал тасгалж. Стенд нэгэн зөвлөгөөг нь чамд гудамжны муухай хуульчил хэрэгтэй. Стен вантан сандал дээр сурталчилгааг хараад Лю Поппер гих залтай өмгөөлөгчийг хөсөлж авнаа. Лүгийн ачаар Стен шоронд орохосоо өмнө 6 сарын бэлтгэл хугацаа авч чадтаа. Гэхдээ энэ 6 сар түүний амьдралыг оронгоор нь эргүүлнэ гэж хэн санах билээ. За ингээд киноныхаа гол үйл явдал орцгоо. Стен шоронд орохосоо өмнө баарнд орж арх худсав. Тэрээр сэтгэлээр унтсан. Одоо би яана? Би одоо үхсээ гэд дотроо бодож сууж бай. Гэтэл хажууд нь нэгэн мотоциклчин сууж бай. Тэрнээс Стен очиж асуув. Чи шоронд орж байсан уу? Нөгөөт нь гайхаад юу нэ? Тэгэнгүүт нь Стен мөнгө өгвөө. Тэгээд чи надад шоронгийн талаар яриад өгч би удахгүй шоронд орно гэж ярьва. Гэтэл нөгөөт нь шоронд. За чи шоронд орох юм бол зүгээр аимшигтай зүйл хүлээж байгаа. Чамайг тэд нар зүгээр дуусгана. Чи тэнд зүгээр амьд хүүр болно. Чи шивэстэй юу гэтэл шивэс байгаа гэсэн чинь за чи ч тэгвэл бүр дууссан юм байна. Чи тэнд үхгэнэ гэж хэлжээ. Стен бүр их сэтгэлээр онон. За би эхлээд заавал өөрийгөө хамгаалж сурахгүй бол шоронд руу дуусах юм байна гэдгийг мэднэ. Тэгээд тэр нэгэн өдөр каратегаар хичээлэхээр шийдэр мастер Чогийн клуб дээр очноо. Тэр нь зүгээр нэг олигтой карате заахгүй зүгээр мөнгө саах хэрэгсэл байдгийг Стен мэднэ. Тэгээд багштай хэлнэ. Хөөе, чи надад хизээ тулааны урлагийг заах гээд байгаа юм бэ гэтэл. Чи дүүгнэ одоо заана гэд нэгэн жижигхэн бацаантай зодтолдвол. Гэтэл нөгөөх нь Стенийг зохион ургач. Манай Стен дараа тэрнийг уурандаа барьж аваад хэсэг нөтөв. Гэтэл чи дөрөм зөрчлөө гэд тэрнийг хөөгөөд өшгөлөөд гарваа. Гэтэл харанхуугаас нэгэн мастер багш нууцлаг бохир заван атлаа Европсын хүчтэй хүн түнлөө ирнэ. Багш чи үхэх хүсгүй байгаа бол миний хэлснийг хий. Би чамайг ямар ч амтан хаалдаж зүрхгүй хараатан болгоно. Ингээд Стен тэр хүнийг багшаа болгон авнаа гэртээ авчна. Мендэд хэлнэ. Энэ бол мастер багш. Би энүүгээр күмпү тулааны урлаг заалгана. Тэгээд би шоронд ороод ямар ч асуудалгүй болно гэж хэлнэ. Сургуульд эхэлнэ. Гэхдээ энэ бол ердийн карате биш. Багш Стенд хэлэнцэд торхоо могоо гих мэд амтан идүүлэхийг шаардна. Гизгүй зэрүүн хамаагүй цохно. Хамгийн хэрцгий харгаар бэлтгэн. Стен ихэнтэй шантрагч шоронгийн айдас нь түүнийг үргэлжлүүлэхэд хүрнэ. 6 сарын дараа Стен нэлээд тулааны урлагийн мастер болцсон. Баавартай болцсон. Багшигаа уртал цохиж өмгөхөд яах. Тийм болчоод нөгөө хуучин каратегийн багш Чо дээр очиод тэрэнд сурсан эрдмээ үзүүл тэрний ганцхан цохилтоор нам сохин ургаана. Тэгээд манай Стен тэр шорон луга явнаа. Түүний ихнэр Мендийн хөөрхий холоос уйлаад үлднэ. Яагаад гэвэл нөгөө Менди тэр багшийг байхтан дургуцаад салаад явцсан байхгүй юу? Стен маань Оксбургийн хор хангин руу автобусан цугаад явна. Стен Оксбургийн шоронгийн хаалгаар орж ирлээ. Түүний царай өмнөх шиг айсан, чичирсэн биш. Харин маш хүйтэн, ямар ч хувирлгүй болжээ. Шоронгийн дарга тэдрийг хүлээж авна. За нөхдөө, энэ миний газар нутаг шүү. Та нар миний зөвшөөрлгүйгээр хаашаач явж болохгүй. Зөвхөн миний туршаалаар байх болно гэж хатуу анхааруулваа. Тэр замдаа өөрийнхөө камер руу явах замд хэдэн зуун хоригдлууд өсгөлн чон шиг харцаар харна. За тэр өрөөндөө ороод Лари гэдний хөгшөнтэй танилцсанаа. Тэрнтэй сайхан танилцаад би дээдлийн орон дээр чинь гарна гэж хэлнэ. Маргааш нь Лари шоронгийнхонтой танилцсанаа. Нөгөө хөгшин Лари тэн нөхдүүд байдаг гэж зааж өгнө. Тэнд латин негрүүд нацистүүд гэж ангилдаг байна л дээ. Шоронгийн хашаанд зодон эхлэх гэж байна. Шоронгийн хамгийн том 150 кг жинтэй хүм шараатан шиг том Ремон Стений өмнөр зогслоо. Бүх хоригдлууд тойрч зогсоод түүнийг аал гэж өрлөнө. Том Ремон
Чи бол мозолбосго би чамайг няцалж орхино. Бяцхан залуу минь. Истэ. Би чам нэг л боломж олгоё. Надаас хол бай, тэгвэл чи амьдулдана. Рэймонд дуурлаж асар том нударгаараа Стенээр нүүрлөө цохихоор дайрав. Гэтэл Стен яасан гэж тэр болтож үгүй бүгдийг багшигаа зааж өгснээр нөгөөтг чинь будаа болгоод Рэймондыг хурууг нь углаад нөгөөтг чинь баг өөлөөч байна. Энэ бол гайхалтай тулгааны хэсэг шүү. За ингээд бүлгмүүд түүний эсрэг дайрч эхэлнэ. Латинчууд, хар негрүүд бүгд Стенийг аюулгүйцэд тэрнлүү дайрсан боловч бүгдийг Стен нэвширтлэн зодоод хайнаа. Нэгэн залуу хутгарн Стен лүү дайрсан боловч бас л будаа болно. Ингээд Стен шоронгийн атмаа хашаанд байсан 20 гаруй зүйлс бүгд газар хөвтөн. Стен ганцаараа босоод бүгдийг зодчихжээ. Тэр цусаа арчаад хүмбрийн нүд рүү хяцлан хараад инхүү хэлв. Стен өнөөдрөөс эхлээ энэ шоронд нэг л дүрм үйлчлэнэ. Хинч бие биендээ гар хүрэхгүй. Хэрвээ хин нэгэн дүрм зөрчвөл тэр надтай нүр тулна. Тэр өдрөөс хойш Оксбургт арьс өнгөний дайн зогсож нацистууд, хар арьснууд хамтаа дагалуу тоглож латинчууд Стенд копи зөөж эхэлнэ. Стен бол зүгээр нэг хоригдол биш. Тэр нь Оксбургийн жинхэнэ хаан, жинхэнэ биг Стен болсон юм аа. Оксбург шорон өмнө нь хизээч юм байгаагүй. Хоригдлууд хамтдаа йогоор хичээлдэж нацистууд, хар арьснууд хоорондоо шатар тоглож наадна. Тэд биеэмний хутгалахгүй. Энэ сайхан деваач нь шоронгийн дарга киоскууд бол жинхэнэ там байлаа. Тэр шоронгийн газрыг худалдаж үнэтэй хаавас барихын тулд заавал өмнө саман дэгдэж шоронг аюултай гэж дүгнүүлэх санаатай байсан юм. Гэтэл Стен бүх зүйлийг нураашлаа. Киоски Стенийг өрөөндөө дуудаж маш нухацтай яриа хийнэ. Киоски тамхиатдангаа. Стен чи энэ дэрэд маш их зүйл өөрчлөлөө. Нацистууд одоо цэцэг тарж латинцууд шүлэг уншиж байна. Чи үнэхээр мундаг юм. Гэхдээ нэг асуудал байна. Асуудал уу? Би энэ шоронг хамгийн аюулгүй газар болгосон. Дарга одоо хинч өгөхгүй байна. Киоск тэр чинь л асуудал болоод байна. Надад аюулгүй шорон хэрэггүй. Надад цус аллах үймэн хэрэгтэй байна. Би энэ газрыг зарах гэж байна. Харин чи миний төлөвлөгөөг баллаж байна. Стен гайхаж даргын нүд рүү хяцлан гарав. Та юу хэлэх гээд байна? Хараач Стен. Чи баян хүн. Чи суллагдаад их нэртэйгээ жарахыг хүсэж байгаа биз дээ. Хэрв чи эх 7 хоногийн сонсгол дээр сулгадахыг хүсэж байвал энэ шоронд цус усгах хэрэгтэй. Чи хоригдлуудыг бие биенээ алхтанд түлхэж зүг. Хэрв чи тийм гэж хэлвэл би чамайг маргааш эрх чөлөөтэй болгоно. Харин үгүй гэж хэлвэл чи насаараа ялцнарах болно гэж хэлв. Стен маш хүнд сонголтын өмнөр лээ. Тэр ихнэр мэндээс санаж байгаач өөртөө тэгсэн хэдэн зуун хоригдлуудыг хүлрэмт. Стен шүршүрт ороо байж байтал нацистийн удирдагч ирнэ. Тэр сойзны үзүүрт пиретэг зооцсон Стенийг алхаар шийднэ. Гэтэл манай Стен 2-3 савнг хооронд нь холбоод монжоо төгөлгцэн нөгөөдөгтэй чинь зодолтоод нөгөө нацистийн толгойлагчийг нэвширтэл зодноо. Стен шоронгийн даргын саналыг хүлээн аваад түүний төслийг хийж эхэлнэ. Гэтэл гаднаас багшийнх нь хуучин шав Данг орж ирнэ. Энэ нэг л сэжигтэй болоод явна. Үзэгдэл солигдож гадаа бүх хоригдлуудыг сандал дээр суулгаж хурал хийн. Стен энэ өдрөөс эхлэн шоронд ямар ч хүчирхийлэл байх ёсгүй. Бие биенээ дээрлэхгүй, бие биенээ зодохгүй, бие биенээ хүндлэх болно. Хамгийн сүүлд нь Стен тэднэрт бүжиг бүжиглээд тараав. Стен шоронгоос хуцаанаас өмнө суллагдах комиссар оролцож байлаа. Гэхдээ тэр шоронгийн хоригдлууд ингээд хайхыг хүссэнгүй. Комиссар худлаа нэрээ имэрч мангар хүний дорж үжиглээд дахин үлднэ. Тэрээр шоронгийн хоригдлууд хоорондоо тулдлах гэж байгаа гэж бодон тийшээ гүтэлт зандаа. Багшийг нь хуучин шав Дангтай таарна. Тэрнтэй ингээд ширүүн тулаан хийнэ. Нилээн зодтолж түүнийг хашраач хаяад сэлмэнтрээс нь бултаад. Тэгээ зодчоод гадаа гараад хоригдлууд хоорондоо золдохж байна. Болцгоо гэд хэлэх гэж байтал тэд яасан гэж хоорондоо Стений зааж өгсөн бүжгийг бүжиглэв. Ёстой бүүн баяр болж байна да. Шоронгийн дарга тэд нарыг буудаач. Тэднийг бууд гэж хэлв. Гэтэл харуулад үгүй эднэр чинь зүгээр л бүжиглэж байна шүү дээ. Бүжиглэж байгаа хүмүүсийг буудаж болохгүй гэж хэлв. Хамаг бизнесээ алдаж байгаа шоронгийн дарга ууралсандаа харуулын бууг аван хүмүүс рүү галлав. Энийг харж байсан төлөөлөгчсөн гайхаж айна. Тэгээд Стенийг харангуйта. Моноош чамаа асуулж миний бүх бизнес сүрлээ. Би чамайг цааш нь харуулах болно гэж хэлв. Гэтэл яг энэ үед Стений эхнэр хайрт Менди гарч ирж
Шоронгийн даргаыг өшгөлж унгава. Менди мастрын хажууд майсаран байгаа тулааны урлаг сурсан нь энэ ажээ. Цаг хугацаа харавсан сум шиг өнгөрчээ. Том стен шоронгоос гарах цаг болжээ. Түүний дэргэд шоронгийн шин дарга Буллард за стен чиний ачир энэ шоронд дэлхийн хамгийн аюулгүй газар болсон. Чиний тогтоосон бие биендээ гар өрөхгүй гэдэг дүрм чинь чиний дараач үргэлжсээр байх болно. Стен баярлаа дарга. Гэхдээ Гёскэд анхаарал сайн тавиарай. Тэр нилээн л дойжгоо болоод байх шиг байна гин. Гёск гэдэг нөгөө хуучин шоронгийн дарга байхгүй юу? Тэр нөхөр шоронд орсон. За ингээд шоронгийнхан маань Стенийг бүгд гаргаж өгч тээвэрлдэж кино маань ерөнхийдөө аз жаргалтай. Минди гэртээ тавтай морил хонгор минь чиний байхгүй хооронд би багштай чинь чиний мэдгүй бүх техникийг сурцсан шүү. Өстой. Воо, тийм үү? Багш одоо хаана байна? Тэр манайд байгаа. Тэр одоо бидний охиныг асарч байгаа. Яг энэ үед машины арын Стен шоронд орохдоо хурх шиг байсан. Гарахтаа харин арслан болсон. Жинхэнэ том Стен болсон.